За өнөөдрийн бичлэг бол мөнгөний шагналтай бичлэг. Би миний хийсэн тоглоомыг тоглоод хамгийн өндөр оноо цуглуулсан хүнд 20 Америк доллар буюу Монгол мөнгөөр ирэхэд бол 60-70 мянган төгрөгийн шагналыг өгнө. За тэгэхээр энэ бичлэгэн дээр хэдүүлээ ChatGPT 5-ыг ашиглаж компьютер тоглоом хийн. Ердөөсөө 3 минутын дотор. За одоо хийсэн тоглоом тоглож үзье. Энэ бол могоо наалцнууд руу энэ хөхөнгийн лазераар буудна. Лазерт нь оногтой бол үхэн. Энэ тоглоомыг ChatGPT-ийн тусламжтайгаар ердөөсөө 3 минутын дотор хийсэн. За ядаж 5 оноо авъя. Гуйж байна. Ядаж 5 оноо. Come on. Би өөрийгөө товчхон танилцуулъя. За ерөөд бол би интернетээр мөнгө олдог фрилансер хүн байгаа. Тэгээд би хэд хэдэн аргаар мөнгө олдог, хэд хэдэн одоо YouTube сувгтай. За монголчуудын мэддэг YouTube сувг маань бол Дүрдэл ТV. Одоогийн байдлаар 13900 subscribeтэй явж байна. Тэгээд энэ YouTube сувг дээр бол Монгол улсаас мөнгө ол гарах замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. Яагаад Монгол улсаас мөнгө олох арга замууд вэ гэхээр эдгээр бүх бичлэгнүүд дээр яг Монгол улсынхаа банкны дансрын олсон мөнгөө татах боломжтой арга замуудын талаар бичлэг гэдэг учраас Монгол улсаас мөнгө олох арга замууд гэхгүй. Тэгээд та бүхэн Монгол улсаас мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол интернетээр мөнгө олох миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. За эхлээд ямар компьютер тоглоом хийх вэ? Төлөвлөгөөгөө гаргая. Одоо жишээ нь Super Mario гэдэг хүн болгоны тоглодог, мэддэг тоглоом байдаг. Тэгвэл одоо хэлбэлээ. ChatGPT 5-ыг Super Mario тоглоомыг одоо хийж чадах нь харъя. Make me plain HTML Super Mario game. Тэгээд таслал аваад Mario runs coins mushrooms if Mario eat mushroom size increase 5 times new damage make за дайснуудыг нэг юу болохгүй 3 сонголттой харах эхнийх нь харах хоёр дахь нь болохоор John, гурав дахь нь болохоор ямар дайсан байж болох вэ? За ер нь харахыг сонгоч. Make rat enemies if Mario ouch rat enemies you will die. That if Mario jump on if Mario land on rat enemies the enemy will die. За. Ердөөсөө ингээд ганц хэдхэн үг оруулаад энийг чинь шууд ChatGPT компьютер тоглоом болгоод өгнө 3 минутын дотор. За тэгээд ChatGPT-ийн өмнөх хөлбөрөөр ChatGPT 4o тэгээд GitHub-ийн Copilot Tesla-гийн Grok эднэрийг би бүгднийг туршиж үзсэн компьютер тоглоом хийх тал дээр. Миний туршиж үзснээр бол ChatGPT 5 бол энэ тал дээр хамгийн шилдэг хиймэл оюухан. За ингээд над ирэхэд бол энэ скриптийг бичээд өгч байна. Одоо би бичсэн скриптийг нь ердөөсөө копи хийгээд өөрийнхөө вебсайт руу ороод одоо хэдүүлээ энэ чинь нэг Mario гэдэг файл үүсгэн. За new файл дээр нь дараад энийг хэдүүлээ Mario HTML гэж нэрлэжээ. За тэгээ Mario HTML энэ фолдер руугаа энэ биччихсэн имийг нь копи хийгээд энэ чинь болохоор paste хийгээд оруулаад өгнө. За энийг хадгалъя. За тэгэнгүүтээ дараа нь яах вэ гэхээр Дүрдэл.com ташуу зурвас аваад Mario HTML. За ингээд оронгууд ирэхэд бол нөгөө хийсэн тоглоом гараад ирнэ. Харж байна. Тэгээ би өгчлээ. За дахиад эхнээс нь тоглоё. Ингээд би ирэхэд бол үсэх юм байна.
Тэгээд энэ саарл дөрвөлжинд энэ саарл дөрвөлжин нөгөө хархнууд нь энэ хөх дөрвөлжин нөгөө Мариан юм байна. За. Тэгэхээр аль чи мачи хүрээдэрчи марх ухчи ма ух ма харчино та нар ChatGPT-гээр ердөөсөө 3 минутын дотор юм тоглоом биелгүүлээд хийсэн тоглоомоо Steam App Store, Play Store дээр зарж болно. Ма тэрнээс одон та нар бүр тоглоом хийх тухай Fiverr дээр хүмүүс тоглоом хийж өгөөд ч мөнгө олж болно. Мөгөдчлээ guys. Харчин авраг Мария. Мачи. За, come on. За, одоо гол сэдв рүү оръё. Би ChatGPT-г ашиглаад юм могоо хийсэн байгаа. Та бүхний ерөнхийдөө бол багтаа утсан дээрээ тоглодог байсан могоотой чинь зарим зүйлээр адилхан биш. Ерөнхийдөө юугаар адилхан биш вэ гэхээр би юм аалзсан дайснуудыг хийсэн байгаа. Тэгээд энэ аалзнууд нь ерөнхийдөө юм лазераар буудна. Хэрвээ чиний могоо чинь лазерт нь хоногдох юм бол үхэн. За одоо би та бүхэнд яаж энэ тоглоомыг тоглохыг зааж өгье. За тоглохын тулд ердөөсөө дүрдийлцэг.com миний вебсайт руу орох хэрэгтэй. Яг дүрдийлцэг.com энэ вебсайтн дээр би могооны кноп оруулсан байгаа. Та бүхэн дүрдийлцэг.com энэ вебсайт руу ороод энэ могоон дээр дарангууд тоглоом руугаа ингэж орчин. Тэгээд одоо би 20 Америк долларын ялагчийнхаа болцлыг тавья. За та нар яавал 20 Америк доллар авах вэ гэхээр нэгдүгээрт 100 оноо хүрэх ёстой. Энэ скор гэдэг үстэд нь одоо би жишээ нь 5 оноо авсан явж байна. Тэгэхээр та нар хамгийн багтаа 100 оноо авсан байх шаардлагатай. Тэгээд 100-аас их хэмжээний оноог ерөөхдөө хамгийн их оноо авч чадсан үнд нь би 20 Америк доллар өгнө. Тэгвэл хамгийн их оноо авч чадсан үн заавалчгүй хамгийн багтаа 100 оноо авсан байх шаардлагатай. За тэгэхээр та нар тоглоомоо тоглоод шагналын болцлыг хангаж чадах юм бол скриншот авах хэрэгтэй. Хэдэн оноо авсан тэрийг скриншот аваад дараа нь Imgur гэдэг энэ вебсайт руу авсан скриншот аплод хийгээд тэгээд дараа нь яах вэ гэхээр яг энэ үзэж байгаа бичлэгийнхаа комент хэсгээр скриншот Imgur-ийнхаа линкийг таслал аваад хэдэн оноо авсан тэр авсан онооныхоо дүнг тэгээд BNB Smart Chain BIP20-ийн USDT хүлээж авах цахим төрөвчнийхээ хаягийг энэ үзэж байгаа бичлэгийнхаа дор оруулаарай. Нэгдүгээрт нь та нар Imgur-ийнхаа линкийг комент дээр оруулна. Хоёрдугаарт нь та нар хэдэн оноо авсан тэрийг оруулна. Гуравдугаарт нь мөнгө хүлээж авах цахим төрөвчнийхээ хаягийг оруулна. Гэхдээ нэг юм маш сайн анхааруулъя. Заавалчгүй BIP20 Smart Chain Dabetаар бүр бичээд үгүй. Заавалчгүй ийм network-ийн цахим хаяг байх шаардлагатай. BNB Smart Chain BIP20 BNB Smart Chain BIP20-ийн USDT хүлээж авах хаяг. За ийм гурван зүйлээ энэ үзэж байгаа бичлэгийнхаа description хэсэгт оруулаарай. За тэгээд ялагчийг ерөөдөө бол дараагийн дугаараар тодруулна. Тэгээд би та нарт нэр энэ ChatGPT-г одоо тоглоом ихтэлээр яг яаж ашиглаж мөнгө олохыг өөр нэг бас галзуу санаа үзүүлээ. Fiverr гэдэг одоо энэ вебсайт байдаг. Одоо Fiverr дээр бол хүмүүс жишээ нь орчуулга хийж чаддаг бол бас хүмүүст одоо орчуулга хийж өгөөд мөнгө олдог. Ер нь бол өөрийнхөө чаддаг зүйлээр төлбөртэй үйлчлэгээ үзүүлж мөнгө олдог энэ вебсайт гэхгүй. Тэгээд та нар ChatGPT 5-ыг ашиглаад ийм тоглоом одоо жишээ нь ийм одоо скрипт ChatGPT 5-аар ингэж гаргуулж аваад ерөнхийдөө ямар үйлчлэгээр Fiverr дээр одоо мөнгө олж бодох вэ гэхээр тоглоомны скрипт бичих үйлчлэгээ хийж болно. Эсвэл одоо вебсайтны дизайн скрипт HTML скрипт бичих үйлчлэгээ хийж болно. Одоо хэдүүдээ энэ Fiverr дээр HTML гэж хагаад үзье. HTML скриптинг гэж хагаад үзье.
Тэгэхээр ерөнхийдөө бол HTML скриптинг бичиж өгч мөнгө олж байгаа хүмүүсийн зарнууд энэ чинь ингээд гараад ирж байна. За хамгийн эхлээд энэ чи Abbas гэдэг энэ хүн болохоор 35 Америк доллараар HTML скриптийг бичиж өгдөг юм байна. HTML, JS, PHP скриптүүд 35 Америк доллараар бичиж өгдөг юм байна. Тэгээ хамгийн гол нь 4.9 одныхын хажуудалд нь 415 гэсэн тоо харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ үнээр 415-аас олон хүмүүс ерөөдөө үйлчлүүлсэн байна гэсэн үг байхгүй. Ердөөсөө сайн үнэлгээ өгсөн хүмүүсийн тоон 410. Нийт үйлчлүүлсэн хүмүүсийн тоон бол мэдээж шинээс хамаагүй их байгаа. Тэгэхээр одоо 35-ыг 415-аар өргөжүүлэх хэрэгтэй. Та нар ердөөсөө тийм хэмжээний мөнгийг ChatGPT-г ашиглаад ямар ч код бичих мэдлэггүй хүн олох боломжтой байхгүй яг одоо. За тэгээд би ChatGPT 5-ыг ашиглаж ирэхэд бол бүр том зүйл төлөвлөж байгаа. Юу төлөвлөж байгаа вэ гэхээр бүр том тоглоом хий гэж бодож байгаа. Ямар тоглоом байж болох вэ гэхээр World of Warcraft. Одоо ихэнх хүмүүс бол World of Warcraft-ыг мэдэх бах. Энэ ялангуяа 90 оны хүмүүс бол World of Warcraft-ыг сайн мэдэх бах. World of Warcraft гэдэг тоглоом байдаг. MMORPG. Ерөнхийдөө би World of Warcraft-тай адилхан тоглоомыг хий гэж бодож байгаа. Одоо би та нарт энэ ямар тоглоом байдгийг харуулъя. World of Warcraft RPG. Тэн тоглоом дээр яадаг вэ гэхээр та өөрсдийнхөө баатрыг хийгээд ерөнхийдөө бол Metaverse гэсэн шоудтгаараа маш олон хүмүүс ерөнхийдөө онлайн ертөнцид холбогдоод хоорондоо тоглоно. Янз бүрийн даалгавар биелүүлж мөнгө олно. Янз бүрийн босс алж, айтмууд цуглуулна. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө баатрыг одоо хүчрхэг болгоод ингээд тоглолтод тоглоом гэхгүй. Тэгэхээр би ямар тоглоом хийе гэж бодож байгаа вэ гэхээр World of Warcraft-тай адилхан гэхдээ мөнгө олдог. Жинхэнэ мөнгө олдог тийм тоглоом хийе гэж бодож байгаа. Ер нь бол энэ бол адсын төлөвлөгөө. Ямар ч тач нэг 2-3 жилийн хугацаа шаарддаг. Ягаад гэвэл ийм тоглоом хийнэ гэдэг бол маш том ажил өгөхтэй. ChatGPT-гээр шууд 3 минутын стрим тоглоом хийдэг үү гэж байхгүй. Тэгээд энэ бичлэгээр та бүхэн ChatGPT 3 минутын дотор яаж тоглоом хийдгийг бол харж явлаа. Яаж ChatGPT-г ашиглаж тоглоом хийж болохыг бол харж явлаа. Тэгээд ChatGPT 5-ыг ашиглаж мөнгө олох сурлуудад үргэлжлээд энэ YouTube зүгтээ тавигцаар болно. Subscribe хийгээрэй. Дараагийн дугаараар уулзъя. Peace.